Тэрээр үүний хамгийн сайн найз байсан. Одоо бид үүний 1 жилийн насны ойд зураг. Энэ нь үүний сүнсийг оддын онгоцонд суллах байсан. Сүнснүүд энэ ертөнцийг орохыг хүсдэггүй. Тиймээс энэ зан үйл болохоос хэдхэн хоногийн өмнө би шөнө сэрээ дуух юм авахар явсан. Одоо миний шалан 3 дугаар давхраа шаар холбогдсон байгаа ба энд эцэг их минь амьдардаг. Байранд галаваа руу явахдаа би үргэлж дайрч өнгөрөх ёстой байсан. Шаа би усаа барьж буцаж явахдаа шаа руу харал нэг ирийн дүрс харагдаж байсан. Зүгээр л аав ээж минь л байх гэж бодсон. Яагаад гэвэл ир шөнө аавыгаа шалгахаар байнга ирдэг байсан. Мис заслын дараа дөнгөж гэрээ ирээд ааваа сайхан амраарай гэж хэлсэн. Гэхдээ би өрөөндөө буцаж явахдаа би үүнийг хариу хэлсэнгүй, харин зүгээр л дээд алтан зогсож байхыг анзаарсан. Ир үед бид хоёр муудалцаад байсан шаан дээр би үүнийг авахгүй байна гэж бодоод унахаар оров, харин би маргааш нь өглөөний цайгаа ухаарс ирэхэд аав маань ширээний ард байсан бол би үүнийг яагаад зүгээр зогсож байсныг асуусан. Өнгөрсөн шөнө шаан дээр байсан чинь үнэн хэрэгээ ажил хийхээ болоод аавыгаа шалгахаар нэг ч удаа буугаагүй гэсэн. Эмээ маань ширээний ард байсан бөгөөд бидний яриаг сонсоод ир даруйл манайх гэж хэлсэн. Найзын сүнс бидний холбоо авахыг хичээж байгаа ч бид хизээж үүний оршин огнолыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Учир нь хүмүүс. Цаг бусаарнаас барсан хүмүүс хайраа хүмүүсийнхээ нэгийг авч явдаг. Тэгээд ир надаас үүний холбоо аваасан эсхийг асуусан. Би үүнд өнгөрсөн шөнийн үйл явдлыг ярьсан. Би үүнийг сонсоод айвширсан. Учир нь сүнс намайг бодсон байх. Би өөр хүний ярьж байсан. Учир нь би ааваагаа ярьж байна гэж бодсон. Тэр намайг залбирахаар явуулсан. Гэхдээ би үүний хийсэн бүхний дараа өвлөрч чадахгүй байсан. Тэгээд би өнөөдрийг хүрэл дэшээ шаар гарч илүү сайн харахаар явсан бол юу болох байсан бол гэж гайхдаг. Би хизээ болсныг яг эхэлсэн боловч би хар дарсан зүүдэлж эхэлсэн. Би өрөөндөө орон дээрээ хивэж байхдаа хэн нэгний үнэрлээд байгааг сонссон. Нүдэн нээл биеийг минь үнэрлэж буй хачин жигээ ирийг харлаа. Би хашгирахыг оролцсон боловч бүлгүйж би дуугүй болсон. Миний хоолой 92 гараа нэг удаагийн бэлгийн өмсөд дараа нь биеийг минь шүүрч аваад махаа мэрж эхлэв. Би амьдараа идүүлж байгаа нь өсөөлхийн аргагүй өвдлийг мэдэрсэн бөгөөд би ясан дээрээ улал үргэлжилж байснаас ирсэн. Нэг өдөр ээж маань намайг эмнэлэг үзүүлэхээр аваад явсан чинь эмч би чинь зүгээр гэсэн. X-рээс ийм хар дарсан зүүд үзүүлдэг гэсэн. Хэд хоногийн дараа би дахиад л ир зүүдийг зүүдэлж эхэлсэн. Хар дар дахин. Гэхдээ энэ удаа ирээр миний махыг астах гэж байхад би бүх бие чангалсан. Өмнө нь ир над руу хандаж хөөе айвшир гэж хэлээд биеийг минь зөхөхөд би биеийг хөшөмбөрчин байлгасан чинь ир миний махыг астаж чадаагүй. Тэгээд ир хэрхий хав байна гэд явчихсан. Би амар санагдаж ууглав. Гэхдээ хар дарсан зүуд дахин үргэлжилсээр байв. Шүн бүр өөр ирвэжүүд миний зүүдэнд нэг нэгээрээ гарч ирэн өрөөнд минь хөдөлгөөнгүй зогсох ба хэрэг би нэгийг нь хөөвөл дараагийнх нь гарч ирдэг. Нэг нэгээрээ гарч ирэх ба эд бүгд хачин жигээ харагдаж байсан бөгөөд эдний авирлаж байгаа байдал нь маш аимшигай байсан. Жишээлбэл нэг нь бүгдийг нь суулж авсан. Миний үсийг халдсан болсон суглаад бүгдийг нь идчихсэн. Би суглагдах бүх өвдлийг мэдрэх хэрэгэ болсон. Маргааш өглөөнөөс ирэхэд би ямар ч усгүй байдалд орчихсон. Үүнд игэж чадахгүй байсан. Ус маань хിവэрэ байсаар байгааг. Шөнө нь бас нэгэн ираазнаас аруус шууд нүүрэн дээр унгаж хамар хуурсны улмаас өвдлийг мэдрэх хэрэгэ болсон. Тэр үнийг дахин хийж би шүнжин маш их өвдөж үлээ. Өөр нэг хүн ирээд биеийн бүх хэсэг зүү хагасан. Миний бие 1000 гаруй зүүгээр хагуулсан. Шөнийн урш ир миний биед хийх болгондоо зүүднээс сэрсний дараа баярлсандаа галгаа ашдаг байсан. Би бүрэн галзуурч байгаа юм шиг санагдаж энэ нь намайг үнэхээр донслогож байсан. Би эмчэд үзүүлэхээр явсан. Цэгцэн эмчээ уулзаад би шөнө бүр миний зүүдэнд хачин хүмүүс гарч ирж намайг ам шиг арчлааж байв. Надад зогсооход туслаач гэж хэлсэн. Энэ аим шиг хар дарсан зүйл. Эмч эдэндээ бол өөр ерөнцөөс ирсэн хүн. Тэд чамаа өглөж байгаа гэж хэлсэн. Чи сонирхлоо юм байна. Ир галзуу юм шиг инэв. Би сэрээд хашгирч би арай ядан ухаанаа цуглуулж өөрийгөө гинийн байдалд орсныг олж мэдэв. Эмнэлэг би бас эмч ээжигээ уулзсан боловч ээжийн царай ир үед хачин хүний царай болж хуурсан.
Намайг багалзуурдаж хашруугаараа бигийн өөр хүний зүүдэнд ороороо амьсгал богдсон мэдрэмж дараа нь сэрэхтэй аажмаар ухаан алдлаа. Миний өрөөнд орныхоо дээр хивэж байхдаа эмчид үзүүлсэн боловч дэрдэхийн улд юу хийхийг зөвлөсөн бэ гэхээр зүгээр л амарч. Амар хүчээ нөх гэсэн. Би мөрөөдөл болон бод байдлыг ялхаа болж маш их сандарч улмаа шөнө бүр нойр бүдэлд орсон. Хэдэн 7 хоног өнгөрч би хар дарсан зүүдэндээ аажмаар дасаж эхэлсэн. Миний зүүдэнд байсан хүмүүсийн жүжиглэл үргэлж игээд аимшгаа байсан. Жишээлбэл эд намайг өвдөж зовж байгааг хараад маш их баярлаж байсан. Над миний хашгирахыг хараад эд миний дууг дуурайж хөвжлөө байдлаар доглож байсан. Эдний ашиглаж байсан байдал. Ердийн ерөнцийн хүмүүсээс хачин жигээ өөр байсан бол би эмчиж чадна гэж бодсон. Хүмүүс яаж ашиглаж байгааг ажигласнаар эдгээр бусын харагдаж байвал энэ нь зүгээр л гэдгийг би хурдан ойлгож чадна гэсэн үг юм. Мөрөөдөл байсан ба нэг өдөр гудамжаар алхаж явхад зогсож байгаа эмгийг харлаа. Би үүн рүү ойрож сайн харахаар очсон гэр. Хүүхэлтэй шиг үзэсгэлэнэ байсан. Би үүнд мэдчилгээ хийсэн чинь хариуд нь нүүр рүү минь нулимсан. Энэ хачин санагдсан бол би яг л мөрөөдөл гэж бодсон. Би мөрөөдөлтөө байгаа учраас зугаацах гэж үнийг өөрөө ахыг оролдохоор шийдлээ. Би чамд өгье. Юу хүснээ хийгээд би үн эдлийн дэлгүүр орж маш олон үн эдлэл хулгайлж үнд өгсөн. Ир баярлан өсөрч бидний романс ир мөчөөс эхлэх гэж байсан ч цагдаагийн дуу дохойг сонссон. Чангаар дуугарч байсан ч надад хамаагүй. Учир нь цагдаа нар над дээр ирэхэд би үнийг зүуд гэж бодсон. Би шууд цохил өгсөн. Нүдэн бүх хурдаараа зууж бүр миний гэр бүлийн найз нөхөд хүрэл иргэн ойрны бүх хүмүүс над руу ширж байсан. Эднийг дуудах бүр үгс чимээгүй байдалд эд хариу өгөхгүй, хинч надад хариу өгөхгүй, шүн бүр. Нууцлаг ирчүүд миний гэр байнга зочилдог байсан. Эд хаалга эвдэж, миний байранд халдан намайг дахин амлаж байсан нэг залуу. Би минь цэмнээр хучиж нөгөө нь алхаар ясыг минь хуулж, нөгөө нь агаар шахаж ушгийг минь хагалахыг оролдсон. Миний амаар эднийг өшөглөж гаргаж чадахгүй байсан ч маргааш нь. Эд миний гэр дахин орж ирдэг байсан. Ийм зүйл болоход би цагдаа дуудсан ч эд барьж чадаагүй. Би галзуу өвчин солиорлын эмгээ байж магадгүй гэж бодоод сэгцийн эмчид үзүүлдэг байсан. Ингэж байснаас юу ч дэрдсэнгүй. Би 3 жил ам болж нэг өдөр би унаас ирээд дулаахан гэрэл гээе. Нарны уяа цонхоор орж ирэхийг хараад ир агшинд би эцэст сүүлийн үед нарны гэрлийг харж байгаагүй гэдгийг ойлгосон. 3 жил бөгөөд олгоо хагарахшсан өвчөө байсан бүх аврын хэсгүүд миний ой санамжинд орж ирэв. Би дөнгөж л би өөрийнхөө зүудний ертөнцид амьдарч байснаа ойлгосон. Сүүлийн 3 жил би хойно руу харсан. Би 3 жил өнгөрч гэж бодсон. Гэхдээ бод байдал дээр зөвхөн нэг өдөр өнгөрч би жинхэнэ ертөнцид үлээж уйлж нэлээд хугацаанд цэгэл заслын эмчилгээ хийлгэсэн. Хэдэн сар өнгөрсний дараа эмч нар намайг өмнөхөөсөө хамаагүй дэрдсэн гэж хэлсэн. Аз болоход надад дахиж хар дарсан зүүдлэгдээгүй. Ир өдрөөс хойш би бас сандралд ордоггүй болсон. Гэхдээ би зүүдэндээ гацаж үлдэхгүй гэж айсаар л байна. Дэлхий дахин айж эндээс удаан хугацаанд гарахгүй байх вэ гэхээс айж байлаа.